За харин бас цогтоотор даргын хэлж байгаа тэр шинэлэг гэх юм одоо ер нь бид эднийг юм явж ирсэн юмнууд дээр зүв болохгүй бол би биенээ хуураад байгаа маа. Тэгээ би одоо энэ ажил хийж байгаа залуучуудыг бол буруутгахмаар байна. Хууль дээр ер нь хэн шинжилгээ хийнэ гэж ойлголт байдаггүй. Хууль чинь байнгын өдөр тутам тэр хуулийн залд өдөр хид хэрэглэгдэж хэрэгжиж болдог байхгүй. Тэгэхээр энэ хардаа засгийн газрын энэ оруулж байгаа хэн шинжилгээний дүгнэлт чинь бүр буруу болчиход байгаа байхгүй. Өмнөөс одоо хуулийн 263 заалтын хэрэгжилт 36% гэдэг чинь засгийн газар ерөөсөө хууль биелүүлэхгүй байгаа гэдгийг тайлбарчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж тайлгнаж болохгүй. Тэгэхээр бид энийг өөрчлөмөр байгаа. Тэгэхээр энэ юу хэлж ийм нэхэр хяналтанд байгаа заалт нэг зөвлөл хороо байгуулах ч байт юм уу, журам гаргахыг хэрэгжсэн хэрэгжээгөө гэдэг шиг байна. Уг нь бол тэр биш юм байна. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийн явцад Монгол улсын одоо үндсэн хуулийн үзэл санаа эсвэл одоо тэр хөдөлмөрлөх эрх, тэр хүүхдүүдийн эрх гэмтэрэг хідүүгээр буурвч гэдэг юм уу, эдийн засаг хідүүр үүсдэг тэр хуулийн өр нөлөө гэдэг байхгүй өр нөлөө. Тэр хуулийг хэрэгжилтийг одоо дор хаяж нэг тогтмол одоо хянж өр нөлөөг л танилцуулах хэрэгтэй. Энэ Монголд ийм одоо төсвийн дарамт авчираад байна. Хүний эрхийг ингэж дээрдүүлсэн боловч бас ийм төсвийн дарамт байна. За энэ хүний эрх дээрдэж байгаа боловч төсөв санхүү нь хүрэлцэхгүй байна. Зохион байгуулалтын хувьд ерөөсөө буруу ажилласан учраас энэ хууль хэрэгжээгүй байна гэдэг зүйл танилцуулах чиглэлдээ андаач. Тэрнээс биш өнөөдөр засгийн газар Монгол улсын үндсэн хуулиар заасны дагуу хууль хэрэгжүүлэх үүрэгтэй чинь 36% биелүүлж байгаа гэдэг чинь буруу байхгүй. Энэ тэгэхээр буруу мессеж өгчнө. Тэгэхээр энийг хэдүүлээ ингэж хийж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр уг нь бол бусад оронд бол ерөнхий сайдын дээр гээд хууль тогтоомжийн агентлаг юм уу эсвэл бие даасан тийм Law Review Commission гэж байдаг. Энэ хуулийн өр нөлөөг судлаад ийм эрг сүрэг үр дагавар авчирж ийн энийг ингмээр нэгэд хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах уу, шинжлэх үү яах уу гэдэг юм шийддэг байхгүй. Хян шинжилгээ хийдгүй хууль дээр. Тэгээ анхнаасаа бид ингээ буруу явсараагаас үлдээ хян шинжилгээ гэдэг чинь өдөр тутмын процесс шүү дээ. Тэгэхээр хуулийг өдөр тутам хэмжинэ гэж байхгүй. Тийм учраас тодорхой цаг хугацаанаас нь хүчингүй болох хүртэл нь хуулийн хэрэгжилтийн хувь эрх гэж юм байдаг. Энд тичнээн төсөв зарцууллаа, тичнээн журам гарсан байна, журмууд нь тэгж өөрчлөгдсөн байна, хуулийн хэрэгжилтээр цэцдэр ийм шийдвэр гарсан байна, хуулийн хэрэглээний явц шүүхийн маргаан тэгж өссөн байна, нэмэгдсэн байна, ийм эрг үзүүлэлтүүд авчирсан байна, ийм сөрөг үзүүлэлт яасан байна, энийг ингмээр байна гэдэг дүгнэлтийг бие даасан ийм мэрэгжлийн судлаачид гаргадаг. Тэрнээс биш хянан шалгагч нар биш. Тэгэхээр юг нь энэ загвар бол бид нар ингээд ормоор байгаамаа. Тэгээд би бол яг зүгээр энэ асуудлыг бол учрал сайдад өгн хэрэглэх газрын дарга бажигт ярилцж ийсэн сэдв. За хоёрдугаарт нэг юм байдаг. Гишүүдтэй бас би анхаарад бидэд нэх ёстой. Учрал сайдын тэр хоёр системийг нэгтгэхэд нэг явна гэдэг зүв байх. Кодификац хийж болохгүй улсын хурал техникийн алдаатай баахан хууль баталсан байт. Энийг үе ерөнхий нарийн бичгийн дарга нарт би хууль зүйн яамд байсан учраас мэдээд байгаа. Яаж янзлах вэ гэхээр ямар ч хариулт байхгүй. Одоо улсын дээд жүхээс лавлгаа авъя чи юм уу? Тодорхой хуулийн лавлгаа өгөөд энийг маргааныг шийдийхэр нэмэлт өөрчлөлтнийг нөгөө кодификац хийж их хүчивт нь оруулах болцоогүй батлагдсан тийм олон хуулиуд байдаг байхгүй. Үндсэндээ үе манай улсын хурлын алдаа гэсэн үг. Тэгээ энийг бид дотроо нэг ярьж чаддаггүй, шийдэж чаддаггүй. Тэгээд ийм ингээ зөрүүтэй юмуд байдаг. Ялангуяа төсөв дагсан хуулиуд маш их алдаатай техникийг батлагчдаг. Яг бодит амьдрал дээр кодификац хийж болдгоо. Аль хуулийн нөхөө мэдхээ бичдэг ийм лавлаган дээр юм зөндөө байдаг. Тэгэхээр энэ минийг нэг учрал сайд одоо ярих зөв юм болоогүй юу зүгээр нэг системтэйгэр нэг залруулга хийх нэг удаагийн ажлыг хиймээр байгаа. Баццгээ. Энийг бол хууль зүйн яам дээр мэдээлүүд нь байх хэвээр. Улсын хурлын тамийн газар дээрч байх хэвээр. Тэгэхээр энийг нэг хийхгүй бол сүүлд нь яг уу энэ дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа техник алдаа гарсан юм аа. Хойлонгийн өөх гэлтэй живш. Ийм сонь юмнууд бас байдгийн шүү. Тэгээд ер нь одоо цаашдаа энэ арга барилаа өөрчлөхгүй бол ингэж бие биенээ хуурж болохгүй тэгээд хэрэгцээ хэрэгжээгүй гэдэг чинь амар утгагүй болчиход байгаа байхгүй юу?